Багшийн дэдээс натурын гүүр хүртэл үргэлжлэх явган замыг автомашины зогсоол болгон ашиглаад уджээ. Үүнээс үүдэн иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Иймд тухайн хэсэгт хориглох тэмдэглэгийг тавьж цэгцлэх шаардлагатай байгааг иргэд хэлж байна. За Арсантай гүүрээс натурын гүүр хүртэлх энэхүү зайд бол явган үеийн зам байгаа. За гэтэл энэхүү зам дээр бол автомашинууд машинаа одоо тэгнүүлэн тавьснаар бол энэ зам эвдэрч за цаашлаад явган үн зорчих боломжгүй юм нөхцөл байдал үүсэж байгаа юм аа. Тэгээд зогсоол байхгүй болсоо зогсоолээ. Нөгөө Улаанбаатар зогсоолоо шийдэхгүй шүү дээ өөртөө. Тэгэхээр яах аргагүй ингээл хүмүүс ажил одоо тавьдаг байхад. Би энэ замаар байнга төгөхгүй юу. Тэгээ яг ингээд өнөөдөр бол гайгүй байна. Гэтэ яг энийг гэхэд яг иймэрхүү үзэгдэл дандаа болдог байхгүй. Тэгээд заавал ингээд тойроод машины зам руу орох шаардлага байдаг. Тэгээд заримдаа яг энийгээ алхаж байгаад гинт хажуунаас машин гараад ирдэг, дайруулгач тохиолдол байдаг. Нэг тиймэрхүү тохиолдлууд их байдаг учраас нэг бол ингээд явган хүний зам болгочих, нэг бол эсвэл ингээд машины зогсоол болгочихоо. Явган хүний зам эсвэл машины зогсоол болгочихоо гэж боддог. Ингээд өөрөөсөө алхаж байгаа бол ингээд саадыг тойроо гарчиж болж байгаа. Хүүхдтэй хүмүүс эсвэл тэрийн зөртэй хүмүүс тэрийг тойрч чадахгүй. Тэгэхээр ер нь бол айгу төвхтэй байдаг л хгүй юу? Тэгэхгүй энэ машин тавиулах хэрэг тавилдаг шүү дээ. Ер нь та энд өдөр болго энд машинаа тавьдаг уу? Тэгнэ. Энэ хэсгийн энэ шороотой хэсгийн тэр жигээр нь машины зогсоолгоо энэ талаар нэг явган явдаг зам нь байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө багталцахгүй болохоор тэгэл шахаал тавьчихсан. Энэ тойроод юусоо зогсоол байхгүй. Өөр арга байхгүй. Машинууд ер нь тавиад удаж байгаа шүү дээ. Гэхдээ энэ цаатлын игнэний машинууд болохоор болохгүй байхгүй. Тэр тавиар аччихдаг. Энэ ч зогсоод байдгүйгээд энэ аваар ажилтдаг хүмүүс ингэ тавьчихсан юм лээ. Энэ барилгын хүмүүс ингэ юм. Зохицуулалт ихтэй багтаа тэмдэглэл шугам зураас ч юм уу. Машин тавих хэрэгтэй бол тэнцэн тавих хэрэгтэй гэдэг ч юм. Зөрчлийн тухай хуульд зааснаар явган үеийн гарц дээр замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган үеийн зам дээр тээврийн хэрэгслийг байрлуулж явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг 21-т тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тусгажээ. 2025 он гарсаар төр буюу удаан зогсохыг хориглосон тэмдэгтэй хэсэгт зогссон гэх 41424 төрчил мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Замын хөдөлгөөний дүрм заасан байгаа. Жолоочийн эрх үүрэг дээр заасан байгаа. Гэсэн хэдий ч дүрм зөрчсөн энэ үйлдэл дээр цагдаагийн байгууллагаас арга хэмжээг тооцож ажиллаж байгаа. Ер нь арга хэмжээ тооцохоос илүүтэйгээр иргэд жолооч нар өөрсдөө соёл гэдэг зүйлийг тусдаа түгээе гэдэг зүйлчлэмээр байна. Мэдээж хэрэг тэр явгууны гарцсан дээр тавьснаас шалтгаалаад тэр гарцаар явах хөстэй үндсэн явган зөрчиж иргэд маань явуулчихлгүй зорчих өсрөө орж аваад тусалд хүртэх юм бол маш том эрсдэл үүснэ тийм ээ. Энэ ослоо гарах шалтгаан нөхцөл бас хаана жолоочийн үүрэг хариуцлага гэдэг зүйлээр гэж байна. Өрн дулаан цаг ирж буй энэ өдрүүдэд Сэлбэг голын далан хөвөөг даган салхихыг хүмүүс илүүд үздэг байна. Гэтэл автомашин байрлуулж эхэлснээр энэ боломж хаагдахын зэрэгцээ явган зорчигч автомашинтай зэрэгцэн зорчсноор осолд өртөж болзошгүй нөхцөл бүрдэжээ. Явган хүний зорчих хэсэгт автомашинаа байрлуулсан бол эргэн хяналт тавих боломжтой гэж үздэг. Энэ төрлийн зөрчлийг зургаар баталгаажуулан e-police цэгийн сайтад бүртгүүлдэг болоод утсаа гэсэн хэдий ч иргэдийн ухамсарын асуудал учир энэ төрлийн гомдол тасрахгүй байх нэг шалтгаан болж байгаа юм а.